Прокурорын байгууллагад цахимаар өргөдөл гомдлыг хэрхэн гаргах вэ? Иргэн та Prosecutor цэгийн сайтад нэвтэрч өргөдөл гомдол цонхон дээр дарна. Дэлгэцийн гол байрлах нэвтрэх товчийг дарснаар дан танил нэвтрэлтийн нэгдсэн системд нэвтрэх цонх руу шилжинэ. Дан систем нэвтрэхийн тулд урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатайг анхаарна уу? Та өөрийн мэдээллийг өгөхийг зөвшөөрөх товчийг дарснаар өргөдөл гомдлын хэсэг рүү шилжих юм. Өргөдөл гомдол гаргах прокурорын газрын нэрийг сонгоно. Та өөрийн холбоо барих утасны дугаар, имэйл хаяг зэрэг мэдээллүүдийг заавал бөглөх шаардлагатай. Өргөдөл гомдлын утгыг товч тодорхой бичиж, холбогдох зураг болон бусад материалуудыг хавсаргаж болно. Мэдээллийг үнэн зөв бөгөөснөө баталж илгээх товчийг дарна. Өргөдөл гомдол амжилттай илгээгдсэн бол таны цахим шууданд хүлээн авсан талаар хариу ирнэ. Өргөдөл гомдлыг хүлээн авсан прокурор албан тушаалтан хуульд заасан хугацааны дотор хянан шийдвэрлэж танд хариу мэдэгдэх болно. Монгол Улсын ерөнхий прокурорын газар.